За Америкт ажиллаж исэн ажил 1. За ерөнхийдөө монголчууд ирээд эмэгтэйчүүд нь ерөнхийдөө хумс хийдэг. Маникюр бид нар хумс гэж ярьдаг. Тэгээ би яг 4-ийн дагуу яг ирээд 2 жил яг хумс хийсэн. Тэгээд хумс хийхийн давуу тал болон сул талыг ярих гэж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол надад бол нэг амар сул тал бол байгаагүй л дээ. Би эхний 2 жил бол шууд яг 2 жил хумс хийсэн. Тэгээд дараа нь яг миний бичиг баримт ирэнгүүт би эрхчлөлтөд амьдрамаар байсан учраас Uber-ийг явцсан. Дараагийн юм дээр бол би Uber-ийн тухай ярих болно. Тэгээд энийний нэрээ Яранга Калифорнигийн ийм гоё өчигдөр авсан CC-ийн гоё шоколада задлж идэв. Энэ болохоор айгу олон төрөлтэй юм байлээ. Тэгээ надад айгу таалагдсан. Айгу гоё. Тэгээ би ч нэг өчигдөр идтгүү болохоор өчигдөр ийшээ орсон чинь юу яд юм бэлээ. Тестэлж идэж үзэж байгаа тэгээ авд юм бэлээ. Би тэрийг сурсан. Урд нь бол ингээл би юм мэдхээр ингээл юу яадаг гэсэн байхгүй яг угаасаа мэдчихсэн юм шиг ярьдаг гэсэн байхгүй юу. Одоо болохоор тэхээ болцсон. Яг сурсан юм аа яг сурснаар нь үнэнгээр нь хэлдэг болсон. Ягаад тэгэхээр тэр нь илүү шудраг, тэр нь илүү гоё санагдаад байгаа. Хүн болгон тийм болол гоё бах тий. Би өчтөр яг энийг амсаж үзсэн. Би энэ жоохон дуртай байхгүй энд. Тэгээ одоо болохоор штэ тий би энийг идэ. Энэ гоё харагдаад тий. Энийг идэ. Тэгээд яг хумс хийгээд 2 жил хумс хийж агаад тэгээд Uber хийсэн. Тэгээд өргөжлүүлээд 21 онд би салон нээсэн. Салон нээн гэдэг чинь хумсын салон нээж байгаа учраас би дахиад хумс хийсэн гэсэн үг. Тэгээд яг дахиад хумс хийж агаад яг 2 жил ажиллаж байгаа салон хаагаад тэгээд нэг 4 сар завсарлаад би чи 4 сар салон авсан гэдэг чинь 8 сарын 1-ээс би буцаад хумс хийж эхэлсэн. Тэгээд өргөжин дотор хийсэн чинь аяга хатуу болчих. Шилэж хил болстой. Тэгээд ер нь юм эдэнгээ ярих жоохон онцгой юм шиг байна ингээд тавьчих. Угаасаа хатуу байгаа юм чи. Тэгээд би буцаад хумс хийгээд одоо яг жил болоо. Жилийнхээ он дээр ерөнхийдөө бол бараг ажилласаа гарч ийн гэсэн үг шүү дээ. 9 сарын 1-нд би нэгнээс би зөвхөн 7 хоногийн ганцхан өдөр ажиллаж байгаа учраас тэгэхээр бүтэн жил ажиллачаад тэгээд сүүлийн 2 жилд нь надаа юу ажиллагдсан бэ гэсэн чинь би гадуур явж байгаад нэг юм шилний арам үтсэн байхгүй. Тэгээ надад айгүй гоё таалагдаад ямар гоё шил вэ? Компьютерийн хамгаалалтын шил болох чи гэж бодоод аваа зүвсэн чинь ингээл эргэн тойрны бүх юм тодроо явцсан. Тэгээ би бүр гайхаад oh my god юу болж байна гэдгсэн чи харам болж байгаа юм байлээ. Тэгээ би одоо эмчтэр үзүүлэхээ цаг авсан байгаа. Ерөнхийдөө бол минийхоор бол яг нэмэх 1.25 юм байлээ. Тэгэхээр угаасаа ч 40 гарсан. Тэгээд арай харам утсан байлээ. Ягаад тэгэхээр бидэрт дандаа юм жижиг шажиг юм хийдэг ингээл кат те хумсны махын аваад хумсны хэлбэр гаргаад будаал энэ будах чинь өөрөө юм нарийн юм лайн гаргах хэрэгтэй учраас тэгээд гар айгуу муухай өвдөж эхэлсэн. Одоо баруун зүүн гар гэхэд чинь ингээд эрхийн уруунаас ахуулаад эвдрээд гарын алга малга томроод эхэлдэг юм лээ. Дээрээс нь аллергитай болж эхэлсэн. Яг пандемикор бидэг мэдсэн. Урд нь бидэг бүр хумс хийхдээ бэлэж өмсдөг байсан. Тэгээ бид нар пандемикоос хойш битүү бэлээ өмсдөг болсон. Тэрний өмнөх нь жоохон хийд болсон байсан л да. Яг үнэхээр муухай болтон дээр бид нар бэлээ өмсдөг. Ерөнхийдөө юм тийм зуршил болоог байсан. Тэгээд пандемикоос хойш бид нар маск зүүдэг болсон. Маш их юм тоос бужигндэм байлээ. Тэгээ одоо би юм аллергитай болсон байлээ. Тэр нь болохоор юм нарийн тоостой газар ороод тэгэх юм бол би шууд найтаадаг. Угсраагаал 2-3 найтаадаг. Манай ажлынхан бид найтаагаар би ч аягүй чанга найтаадаг байхгүй юу? Аллергитай болсон байна. Хумсны хараа муудаж байна. Тэгээд би маш олон хүмүүсээс нөгөө уушгины хавтартай болж байгаа гэж би сонсч байсан. Гэхдээ яг монгол хүмүүс биш, яг гадаад хүмүүс. Монгол хүмүүс чинь харьцангуй юм бие чангатай, махаа иддэг. Тийм болохоор тэгээд би энэ чинь хүмүүс чинь тэгж ярьж шүү. Хүний хөл угаагаад ямар сайхан байх тэгээд. Би бол тэгж боддог. Хулгайгаагүй худлаа хийлээгүй болвол хүн юу ч хийсэн яад юм дээ тий. Болно шүү дээ. It's okay гэж боддог. Тэгээд хумс хийхийн давуу тал гэх юм бол миний одоо хумсны цалин юм 2 янзын цалинтай байдаг. Эсвэл одоо 50 юм уу жоох удаан ажилласан хүмүүсээ 60% аваад 40% өөрсдөө авдаг тий. Эсвэл цалингаар байдаг. Тэгээ цалингаар байхаар болохоор яах вэ гэхээр чинь цалин чинь бол аягүй ашигтай шүү дээ тий. Нөгөө хөнгөө исэн ч гэсэн юу яа цалингаа авч илэн гэсэн үг. Тэгээд дээрээс нь миний ажиллаж байсан салон марины дэлгэрээгээд тэр яах вэ гэхээр аягүй тийм хол салон байсан байхгүй юу? Юутай аягүй далайн эрэхтэй ойрхон бачуудын юу болохоор гарын мөнгө аягүй сайтай. Ерөөдөө өдөртөө дор аж $100 типтэй буудаг байсан.
Тэгэхээр тэр бол ингээд би яадаг гэсэн бэ гэхээр цалингаа хадгалаад зөвхөн типээр амьдардаг гэсэн. Типнийхээ мөнгийг цуглуулж байгаа. Тэрүүгээр би байраа өгөөд уцаа өгөөд ингээд амьдрах шишээтэй. Тэгээд шууд нөгөө кастомертай шууд нөгөө тулдаг болохоор хүний ингээд нөгөө бидний хүрэл гардны хүрэл шууд ингээд илээл те бодож модаад ингээд эхэлдэг болохоор Америкчууд хүний бид ингээд хөрөвдгөө штэ. Авра гэж аяг их ингэж ярьдаг. Манай монголчууд одоо л тэгж ярьдаг болсон. Тэгэхээр шууд бидний хурж байгаа болохоор хүнтэй аим юм дотн яриа аяг өрнүүлж чаддаг те. Тэгээд гэр бүлийнхаа бүх асуудлаа ярьдаг. Тэгэхээр хэл аягүй сайн сайжирдаг. Тийм байгаа. Тэгээд ер нь хийжсэн ажлаа одоо нуух ч юм уу дургах юм уу би тийм аягүй дурггүй. Тэгтээ ерөөдөө яг хараамуудаад тэгээд ийм ацтантай хими юмтай ингээд ойрхон байгаад байгаа болохоор за дими юм байна. Ягаад хүүхдтэй болох гэж төлөвлөж байгаа учраас дими юм байна гэж бодож байгаа. Тэгээд 7 хоногийн нэг өдөр болгоцсон байгаа. Тэгээд хомстой ингээд нөгөө холбоотой жоохон хөгжилтэй түүхүүд гэдэг юм бол маш их байдаг. Тэгээд яг тэр талаар болохоор би Чикагэд найзтайгаа юу хийсэн бэ? Блог хийсэн бэ? Ариун 8 Чикагэд байгаа. Тэрэн дээр ингээд нөгөө You wanna mani petty гэдэг яг тийм нэртэй. Тэгээд тэрэн дээр бол нэлээ их ярьсан байгаа. Тэгээд тэрнийг илүү гоё дэлгэрэнгүй үзмээр бол тэрийг ягаарай. За одоо ингээд Трамп ерөнхийлөгч болсноос хойш яасан бэ гэхээр чамд одоо юу хэрэгтэй болсон бэ гэхээр чи заавал лайсенстай байх хэрэгтэй. Англи хэлтэй байх хэрэгтэй. Тэгээд маш олон шаардлагууд тавьж байгаа тий. Ажиллах хэрэгтэй байх хэрэгтэй тий. Англи хэлгүй байх юм бол нөгөө кастомертойгоо ойлголцоход айгүй хэцүү. Англи хэлтэй хүн бол ингээ учрыг нь олоод тэр өмнө учрыг олоод ингээ юм хийчдэг байхгүй. Англи хэлгүй тэгсэн хэрнээ юма чаддаг хүн айгүй хэцүү байдаг. Гэхдээ үнэхээр юма сайн чаддаг хүмүүс бол яг ингээ Монголоос 6 сар хүмүүс ирдэг л те. Үнэхээр юма сайн чаддаг хүн бол хүмүүс ингээ будалт юмыг харчаад энэ үнэхээр сайн хийд юм бэ. Тэгтээ юу юм бэ? Жоо хэлгүй юм бэ. За яах уу гэд ингээ яадаг. Тэгтэл ерөөхдөө эдгэр чинь нөгөө айгүй ярих дуртай, асуудлаа ярьдаг, ирж стрессээ гаргадаг. Тийм болохоор ер нь ярьдаг байвал айгүй зүгээр. Тэгэхээр хэрвээ Америкт хумс хийж байгаа бол тий хумс хийх гэж төлөвлөөд жоохон удаа хийнэ гэж бодож байгаа бол заавал лайсенсыг аваарэ. Дараа ногоон карт авах юм уу? Тийм дээр аягүй түлхэц болдог. Ягаад тэгэхээр яг нөгөө ажиллаж исэн тий бичгээр өмттэй хууль ёсны дагуу байж исэн гэдэг нь аягүй тийм нотлохоо олж өгдөг учраас тийм байна. Тэгээд хумсны талаар бол ярихад нэг иймэрхүү байна. Тэгээд ер нь хумсанд бол яг одоо манай салонч өглөө 10-аас онгоогоод 7-д таадаг байхгүй. Урд нь 9:30-аас онгоогоод 7:30 таадаг байсан. Тасралтгүй 9 цаг. Гол нь бидэрт бол яг манай салоны хувьд бол бидэрт бол юу байхгүй. Одоо оф цаг гэж байхгүй. Ингээл бизи юм шүү дээ. Яг ингээл бизи ингээл хүнээ хийгээл ингээл бизи ирж яхад яг өдөр ингээл нэг 2 болол хүмүүс жүсэж эхэлнэ шүү дээ. Өдрийн хоолой идэх шаардлагатай. Тэгэл хүн ороод ирэнгүүт хүнээ авах хоолой идэхүүгээ яхаа асуудаг. Тэгээ энийх амар өсөг байх юм бол хүнээ авчдаг. Үнэхээр өсөж байгаа юм бол одоо хоолой иддэг. Тэгэл хоолой идэж байгаа чинь хурдл гээл те. Тэгэл ингээд нөгөө солонгосчуудтай ихэнхдээ ажиллахаар чинь бали гээл те. Бали гэдэг чинь солонгосоор хурдл гэж байгаа юм те. Тэгэнгүүтээ нөгөө хизээж англиар хурдл гэж хэлэхгүй. Ягаад тэгэхээр кастомерууд ойлгочих учраас ягаад энэ босгож байгаа юм. Тэгээд эсвэл монголоор хурдл гэж ярьдаг. Хурдан гэж хэлдэг. Ягаад тэгэхээр наатахаг ялзуул Монгол салон бол хоорондоо ингэ ярьж штэ. Наатахаг ялзуулаач ч гэдэг юм уу те. Дандаа юундаа суугаад байгаа юм бэ ч гэдэг юм уу. Яг солонгос хүмүүс болохоор хурдан гэж хэлдэг. Ягаад тэгэхээр солонгос кастомерч ороод ирсэн ойлгож штэ. Тийм болохоор монголоор хүн ойлгодог учраас юу яадаг. Монгол салганд монгол хүн орж ирсэн хурдл гэдэг юм бол нөгөө кастомерийнхаа эсрэг талд нь гарч байгаа нүдэрээ тогтдог хурдлаач гэж. Тэгэхгүй монгол хүмүүс ч угаасаа өөрсдөө ойлгож байгаа учраас тэгээд тэгтээ би хумсны ажил хийжсэндээ бол дуртай. Ягаад тэгэхээр тэ энд ирээд миний хамгийн анхны хийсэн ажил тэ бүх юм айгүй гоё яг нөгөө бүх мөнгөнийхөө одоо тий асуудлыг шийдэжсэн тий хумс хийжсэн учраас би мөнгөтэй байсан хумс хийжсэн учраас би юу яасан одоо найз нөхдөд тий одоо ингээд л одоо манай best friend чинь л яг тий хумсан дээр танилцчихсан л байгаа тий гих мэтчлэн тэгээд маш олон хүмүүсийг би ажилд оруулж өгчээсэн. Ягаад тэгэхээр ингээд нөгөө зар тавиал манай салон тэгдэг байхгүй хүн авна гэдэгт бид тэр зарыг л тавиад өгчдөг. Тэгээд тэрнээс хойш яасан бэ гэсэн баг хүмүүс надаас ажил асуудаг болсон тий. Хүүшээ ингээд нэг хүн ирлээ ажилд авах уу гэдэг хэмжээнд очив. Би маш олон салонд бол маш олон хүмүүсийг ажилд оруулж ирсэн. Тэр ингээд нөгөө хүн ингээд ажилд орууллаа тэгээ баярлалаа би ажилд орсон шүү гэд яг тэр мэдрэмж нь амар гоё гэдэг. За тэгээ хумсын талаар богинохон бичлэг энэ төрөд дуусчихэ. Дараагийн блог болохоор Uber Eats-ийн туршлагаас ярина.